Зэзэг ариун шүтэн орон сүлд золбоо кимрийн бэлэгдэл дайчин худамжлал эх орнон хамгаалах ариун үүрэг цэргийн нэр төр алдар гавьяаны илэрхийлэл байлаа. Жанжин тугийн чиглүүлэгчээр Зэвсэг түвшний ерөнхий зориулалтын цэргийн штабын дарга бригадын генерал Амгалан Баатар тогчаар Зэвсэг түвшний жанжин штабын ажиллагааны удирдлагын газрын дарга бригадын генерал Ган Зориг тугийн хамгаалагчаар удирдлага холбооны хэлтсийн дарга хурандаа Инхбаатар эргэн цэргийн харилцааны хэлтсийн дарга хурандаа Бадцайхан нар явж байна. Командлагч Монгол улсын зэвсэг түвшний жанжин штабын дарга Улаанбаатар цэргийн хүрээний дарга Хошууч генерал Баяр Магна Монгол улсын их хурлын гишүүн засгийн газрын гишүүн Батчин хамгааллын сайд Соломонд илтгэл өгөхөөр явж байна. Монгол улсын төрийн далбааны өдрийн баяр хүргэе. Монгол улсын төрийн далбааны өдрийн баяр хүргэе.
дайчдын амрыг ирээ. Монгол улсын төрийн далбааны өдрийн баяр хүргэе. Монгол улсын төрийн далбааны өдөр зориулсан цэргийн ёс бусын арга хэмжээнд хүндэтгэл үзүүлж Монгол улсын их хурлын дарга Зандаа хүүгийн инх болд Монгол улсын их хурлын гишүүн
засгийн газрын гишүүн Батлан хамгааллын сайд Цэрэндашийн цолмон Монгол улсын их хурлын эрхэм гишүүд засгийн газрын гишүүд Монгол улсад суугаа дипломат төлөөлөгчийн газруудын хүндэт зочид Монгол улсын батлан хамгаалах яам зэвсэг хүчний жанжин штаб үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиглэл бүхий байгууллагуудын удирдлага Ахмад Дайчид ард иргэдийн төлөөлөл оролцож байна. Монгол улсын төрийн далбааны өдөр зориулж Монгол улсын их хурлын гишүүн, засгийн газрын гишүүн, батлан хамгааллын сайд Цэрэндашийн цолмон үг хэлнэ. Эрхэм хүндэт улсын их хурлын дарга, эрхэм хүндэт улсын их хурлын гишүүд, засгийн газрын гишүүдээ, эрхэм генерал, офицер, ахлагч, төрөөч, байлдагчдаа, эрхэм хүндэт Ахмад Дайчдаа, хүндэт зочдоо, их орон нэгт монголчуудаа та бүхний энэ өдрийн амар амгалан айлтгаж Монгол улсын төрийн далбааны өдрийн баярыг хүргье. Манаар түмэн үндэснийхээ баяр наадмын өмнө Монгол улсын төрийн далбааны өдрийг Монгол хүн болж төрснөөрөө бахархан амгших Монгол бахархлын өдөр болгон 7 дахь жилдээ ёслол төгөлдөр тэмдэглэж байна. Манай улсын төрийн алтан соён бут Эрдэнэ далбаан Монголын төр ёсны нандин уламжлал, хүн утга санааг агуулan өнгөрсөн өнөө ирээдүй 3 цагийн хэлгээнд мөнхөд мандан бадарч байхын бэлэгдэл болж байдаг лээ. Монгол төрийн далбаа бидний амжилтын баталгаа болон мандаж байна. ертөнцийн умард хойд туйл, гэмлайн оргил, сансрын уудам, нүүбийн ордон, олимп төв дэлхийн урлаг спортын дэвжэнэ Монгол хүний гэрэлхэг зориг, эсвэр хатуу жил, авьяас бэлэг, бүтээл төрөвлийн баталгаа болон мандаж, ард түмэн төр улсын маань үнэт бахархал болж байдаг билээ. Монгол төрийн далбаанд олон улсын цэргийнхэн, урлаг соёлынхан, спортынхан цуглаж, авьяас чадвараараа өрсөлдөж, хамтран ажиллаж, сургууль дадлага хийдэг боллоо. Саяхан 23 орны цэргийнхэн Монгол цуглаж хааны эрэлт гэдэг 23 орны цэргийнхэн Монгол цуглаж хааны эрэлт гэдэг инкийг сахиулах ажиллагааны дадлаг сургуульд хийгээд буцсныг энэ тэмдэглэхэд таатай байна. Батлан хамгаалах яам болоод үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагууд эх орныхон тусгаар тогтнолыг батлан хамгаалах, аюулгүй байдлыг хангах уламжилт дүүргээ нэр төртөө биелүүлж үндэсний их баяр наадман амжилт бүтээлээр дүүрэн өгч байна. Улс орны бүтээн байгуулалтын үйлс, эдийн засгийн хүндрэлийг даван туулах ажилд оролцох, иргэдэд эх оронч үзэл төлөвшүүлэх, иргэн цэргийн харилцааг бэхжүүлэх, иргэний цэргийн алба хаахтай холбогдсон харилцаанд өөрчлөлт шинжилт оруулах зэрэг олон асуудлаар шинжилгээ шинжтэй бодлого дэвшүүлж ажил хэрэг болгохоор хичээн ажиллаж байна. Дэлхийн халуун цэгүүдэд үүрэг гүйцэтгэж байгаа манай цэргийн алба хаагчид Монгол улсынхаа нэр хүндийг өндөрт өргөж, Монгол цэргийн ур чадварыг дэлхийд гайхуулан үүргээ нэр төртөө биелүүлж байгааг дурдхад бахархалтай байна. Монгол улсын эрхчлөө, тусгаар тогтнол, ардчлал, хөгжил дэвшлийн төлөө хөдөлмөр зүтгэлэн зориулсан үе үеийн эх орончид өвөг дээдэс Ахмад үеийнхээ эрэлхэг дайчин уламжлалыг залгамжлан авч төр түмэндээ хүндлэгдэж ирсэн зэвсэг түвчин хэл хамгаалах, цагдаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх, онцгой байдлын зэрэг байгууллагын алба хаагчид эх орныхон төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж хүлээсэн үүргээ нэр төртөө биелүүлж байна. Өнөөдрийн цэргийн ёслолын жагсаалд оролцож буй та бүхэндээ тулгар төрийн 2224 их Монгол улс байгуулагдсны 809 ардын хувьсгалын 94 жилийн ойн үндэсний баяр наадмын баярын мэндийг өргөн дэвшүүлж эх орноо батлан хамгаалах үйл хэрэгт тань улам их амжилтыг хүсье. Монгол цэргийн яруу алдар үеийн үед мандан бадарч байх болтугай. Ураа нөхдөө.
хүндэд зочдоо Монгол улсын төрийн далбануудад зориулсан цэргийн ёслолын жигсаадын хүү хүндэд эндэрэн өмнөр сүр жавсан тайгаар орж ирлээ. Энэ ёслолын жигсаадыг цэргийн ёслолын жигсаад командлагч Зэвсэгчний жанжин штабын дэд дарга Улаанбаатар цэргийн хүрээний дарга хошууч генерал Баяр Магнай командлагч байна. Ёслолын жигсаадын эхэнд Зэвсэгчний жанжин тугийг хүндэтгэлтэйгээр залж явна. Эндрийн өмнөр Сүхбаатарын болон Байданы гавьяаны удаан тугийн отонд жанжин Сүхбаатарын нэрмжид Батхан хамгаалсан их сургуулийн цэргийн хүрхийн сургуулийн бөмбөрчийн жагсаал авсаж байна. Эдэн боглог Чингис хааны нэрмжид талбайн төвхөсөн Монгол улсын зэвсэгчний жанжин штабын бие бүрэлдэхүүний ёслолын жигсаал дэд хурнда хашилтны командаар алхан орж ирлээ. Цогцогбрын өмнөр Сүхбаатарын болон Байданы гавьяаны удаан тугийн отонд жанжин Сүхбаатарын нэрмжид Батхан хамгаалсан их сургуулийн бие бүрэлдэхүүний ёслолын жагсаал авсаж байна. Жагсаалыг Батхан хамгаалсан их сургуулийн цэргийн инженерийн сургуулийн ахлах багш дэд хурнда бүр сайхан командлагч байна. Батхан хамгаалсан их сургууль нь 1921 онд үүсгэн байгуулагдсан цэргийн хэргийн бүх шашны сургалт явуулдаг манай орны мэргэжлийн боловсролын өвгөн сургуулиудын нэг бөгөөд Батхан хамгаалалт эрдэм шинжилгээний хүрээлэн болон салбар 6 сургуультайгаар сургалт эрдэм шинжилгээний үйл ажиллагаа явуулж байна. Монгол улсын зэвсэгчний ерөнхий зорилтын цэргийн анги салбаруудын бие бүрэлдэхүүний ёслолын жигсаал алхан орж ирж байна. Жигсаалыг Монгол улсын маршал Чобасангийн нэрмжид Сүхбаатарын болон Байданы гавьяаны удаан тугийн отонд зэвсэгчнийтэйг 16 дугаар бригадын захирагч бригадын генерал Онцгой Баяр командлан алхаж байна. Ард түмнийхэн дунд шүхэр десантын хэмээн алдарсан төр засгийн нэр зүтгэтэн дэсэгч генерал Шагдын Жадан багийн нэрмжид зэвсэгчний тэг 84-р тусгай тамилтын батальоны шүгүрчин дайчдын жагсаал алхан орж ирлээ. Жагсаалыг зэвсэгчний тэг 84-р ангийн захирагч хурнда Чулуун Бямбын Түмэн Дэмбэрс командлан алхаж байна.
Адабайн төв хэсэгт Монгол улсын их хурлын гишүүн зэвсэгдүүлчний Жанжин штабын даргацсан хошууч генерал Рашмагийн гаваагийн нэрнжит алтан гадар хотон зэвсэгдүүлчнийтэйг 13 дугаар ангийн холбоочин дайчид болон эмэгтэй сэргэн насны хаагчид хугацаа сэргэн насны хаагчдын жагсаалд ашиглаж байна. Жагсаалыг зэвсэгдүүлчнийтэйг 13 дугаар ангийн штабын дарганы дэд хурдаа Батамбан команд ашиглаж байна. Агарын домтолгоноос хамгаалах цэргийн анги салбаруудын бие бүрэлдэхүүн дэд хурандаа баяр сайхны командаар авсан орж ирлээ. Талбайн түүхэсэг ард олондон эдийн байсан хэмээн алдарсан зэвсэгдүүлчний 150 дугаар ангийн бие бүрэлдэхүүн дайны дэдхийн амар амгалангийн соргог манан зүтгэсэн Монгол улсын зэвсэгдүүлчний инхийг сагуудагч дайчин эрдэнэ төлөөлөн ёс төгөлдөр авсаж байна. Жагсаалыг зэвсэгдүүлчний 150 дугаар ангийн захирагч дэд хурандаа Бодбаатар команддан авсаж явна. Хүндэт индрийн өмнөр экорны фонд тусгаар тогтнод халташгүй дархан байдлыг сахин хамгаалж торгон хилийн манандан үнэнчээр зүтгэсэн хил хамгаалалтын ерөнхий газрын дайчин эрхийн жигсаар дэд хурандаа Оюнбатын командаар ашиглаж байна. Адабайн түүхэсэг Ардонтихон амар хайван амьдрын төвнөн чээр зогсож цагаан шонхын сүлдэн дээсэн цагийн цаг мөнхөд зүтгэсэн гэгэн үйлсийн эдэд байдланы гавьяны удаан тугийн отонд цаг дагийн ерөнхий газрын бие бүрэлдэхүүний ёслолын жагсаал авсаж байна. Жагсаалыг цаг дагийн хурандаа ганц ус команддан авсаж явна. Хүндэт индрийн өмнөр иргэний болон эрүүгийн шийдвэр гүйцэтгэхтэй холбоотой шүүхийн шийдвэр болон тогтоолыг гүйцэтгэх үндсэн чиглэлтэй шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын бие бүрэлдэхүүний жагсаал хурандаа Батцайхны команданд ашиглаж байна. Хүндэт индрийн өмнөр өрөөсөн хангалттай байж аюул төлөвлөсөн зэргийг аврал хамгаалалт гэгийн үүсэд мандайдын зүтгэж төмний шин хүлээжсэн эдгэд найдварыг нэр төртөө биелүүлж ирсэн инх цагийн баатрууд бол онцгой байдлын ерөнхий газрын зайчин эрсдэн жагсаал хурандаа ариун дадагийн командаар авсаж байна. Адабайн түүхэсэгт үеийн дайчин эрсийн эрдэмийн гэгэн мөргөө болсон байдлын гавьяаны болон сэргийн гавьяаны удаан тугийн отод хууль захирлын их сургуулийн бие бүрэлдэхүүний жагсаал ёсол төгөлдөр алхан орж ирлээ. Жагсаалыг хурандаа Жамцын төмөн тодорхой командын ашиглаж байна.
хууль зохиолын их сургуулийн 6 төрлөөр мэргэжлийн болон дипломын боловсрол 25 мэргэжлэр бакалаврын боловсрол сургалт явуулж 7 чиглэлээр магистр доктор зэрэг олгож байна. Монгол төрийн комитетийг оршин түүхийн алтан шаштрт азаргав яган дуурсгсан төрийн торгон цэргүүд цэргийн хавьяаны олон хурндагийн радио ёндгийн нэрмжиж дэвшигчний 32 дугаар ангийн дайчилсан төрийн ёслолын цэргийн цагаан тугийн хандар ёслол төгөлдөр авахж байна. Жагсаадыг хүндэт харуутын тусгааруудын захирагч Ахмад Бэлэг сайхан удирдан авахж байна. Эндрийн өмнө өдөөөр хөгжмийн яруу тунгадаг хөг аялгуугаар цэргийн сүрийг бадраасан зэвсэгчний жанжин штабын өдгөр жишээ өдөөөр найр хөгжмийн бүрэлдэхүүн хэд хамгаалах ерөнхий газар онцгой байдлын ерөнхий газар цагдаагийн ерөнхий газрын өдөөөр хөгжимчдийн жагсаал авсаж байна. хүндэт зочдоо Монгол улсын төрийн даргаараар зориулсан цэргийн ёслолын жагсаал инхүү өндөрлөж байна. Бүхэн мөртөн түмнийхин химрийг бадраасан үндэсний их баяр наадмааран санаа тайлбун сэтгэл төвшин хотод олноорон сайхан надараа.